За. Юу гэж байна? Аргинин. Аргинин уу? Бод дэмжигч. Огчиж. За өнөөдөр бэлтгэл хаана нэлээ? Энэ Феникс дөрч. Феникс юу их вэ? Одоо ч хоёлаа чи юу хийж ялаа? Мөр нуруу хийж нэг лөө тий. Чи мөр нуруу байна тийм. Тэгээд өнөөдөр биднес мөр нурууны тасал Уган Баатрын аргаар игнэ. Феникс фитнес дээр өнөөдрийн амралтын өдөр. Өнөөдөр бүтсэн өдөр тий. Тий. За бэлтгэлийн өмнө pre-workout угаал high-tech nutrition энэ бол зүгээр nutrition энэ кокаин тий. Энийг угаад дараа нь энийг сороод тэгээ бэлтгэлтэй болно шүү дээ. За бэлтгэл чи яаж хийх вэ? Нэг жоохон тайлбар өгч талбарч. Харин өнөөдрийн бэлтгэлийн удаа яа гэм бэлээ. Би ч нэгсэн яг тийм бүр нарийн бодоогүй л анлаа. Гэтэ илүү яаж бодож л та илүү булчин руугаа одоо чиглэж хийгээд тий. Чиглэл мас. Одоо аюу isolated гэдэг шүү дээ. Тий. Тий одоо нөгөө илүү Яг хэсэгжүүлсэн яг тийм таслуудыг хийгээд тэгээд дараа нь жоохон үндсэн таслууд руу ордог юм уу гэж тэгж бодож шүү дээ. Одоо бас чи мас авч байгаа юм шүү дээ тий. Тэр яг масыг бэлтгэл хийж байгаа л байна. За тэр үед яг тийж өнөөдөр ер нь ерөнхий програм тийж шүү. За. Окей. За. Одоо эхнийхэн юунаас эхлэх вэ? Түнэгээс эхэлнэ шүү дээ. Окей. Түнэгээс эхлэхдээ өөрийнхөө бинжингээр ороод бинжингээр орохдоо тэгээд 10-аас дээш өргөд явсан байна. Тэгээд ягаад бинжингээр түнэгээр эхэлж байгаа гэхээр хүн ер нь өөрийнхөө бинжиг өдөх хэрэгтэй тий. Өөрийн чинь өөрөө ч өдөж болохгүй шүү дээ. Яа. Өөрөөрөө өдөх хэрэгтэй болохоор тэгээд эхлээд түнэгээр хамтлаа орох хэрэгтэй. Болж өгвөл одоо дээгүүр нь бариад дотор нь бариад тэгээд гадна талаас нь бариад тий. Тэр гурыг ялэлийн дөрөв уралтаар 10-15-аар ичилгээл тэгээд энэ юуны нөлөө аль болчоо их нөлөөлөх үү? Энэ яг нөгөө далбаны тий өргөн болчоо. Ер нь норны өргөн хэсгэр үйлдэл сайн ирэх. За. Таны харуулж. Ингээд чинь яриад тийм үү дээ. За. За анхаарах юм бол доошо буугаад тий. Тийм барихтаа түүжж бариад авахгүй. Илүү дөрөв өрөө гараа тий. Бариад өшөөнийг анхаарах юм юу гэхээр юу амьсгалаа бас анхаарах хэрэгтэй. Тэгээд бас барилтынхаа тий өргөн ойрхоныг бас анхаарч болно. Тий. Тэгээд юу нэг хийхдээ эхлээд дээгүүр нь барих илүү илүү амараа. Ягаад гэвэл хүчтэй өвдөө эхлээд хүндийнийгээ тэгээд дараа нь гадна тал барьлаа. Тэгээд дотоод тал барих юм бол дотоод талын дараа нь илүү одоо илүү хүчтэй болдог илүү их болчих ажилтдаг болох. Дараа нь хамгийн сүүлд нь дотоод талаар шиг бас үүддэг шүү дээ. Тийм ээ. За. За окей за. Энэ давтал дээр болоод яг юу орох юм далбаа. Далбаа илүү одоо мэдрэх арга одоо далбаа мэдрэхгүй залууд ч илүү зогсон давтал лээ. Тэр энэ үү те. Тэгээд одоо чиний таарах шиг байна. Ичаагаад сайн поз аваад тэгээд яг далбаа нэг энэ ягаад далбаанд сайн гэхээр чи яг одоо ингэ хэлсэн шүү дээ. Нурууны одоо тэнцвэрийг болчих, данс болчих ямар ч хичээл авахгүй зөвхөн яг ажиллаж байгаа болчих далбаагаа сайн мэдэрч татхаар яг далбаагаа сайн мэдэрдгүү залууд ч илүү ашигтай. Илүү сайн үр дүнтэй татхаар. Тэгээ тоон бол яг өөртөө тохируулсан жинэ тий. Тэгээ тоог бол 6-аас дээш 15 руу ч явуулж авсан. Тэгээ өөрийнхөө одоо туршаараа тэгээд дуртаагаараа хийж авах нь баг. Гэхдээ бүр дээшээ хэрэггүй. Тэгээд маш сайн тасгал. Энийгээ тэгээд дагаад яг миний над шиг хийсэн байл хийж үзээрэй. Окей. Тий. За ингээд дараагийн татлын тасгал болохоор илүү одоо юуруугаа бас талбаараа илүү чиглүүлж хийж байгаа. Энэ татлан дээр болохоор илүү нейтралаа барьсан. Тэгээд бас нөгөө нурууныхаа тохируулах чадварыг тий тэр чадварыг сайн хөгжүүлээгөө одоо тэрэн дээрээ мэдэрч чаддгүй ч юм уу тий ер нь жоохон сул мэдээтэй залуучууд болохоор энэ таслыг хийвэл илүү сайн мэдрээд илүү нурууны одоо өргөн булчин илүү сайн хөгжинэ. Ягаад би тэгж хэлж байгаа гэхээр
Миний одоо өөрийн ген нь болохоор тийш нурууга хагас дутуу мэдэрдэг. Нуруу одоо тэг дутуу хүчдэг. Би өөрөө тийм гентэй болохоор янз бүрийн юм жижиг сажиг юм дээр ингээд ажил сурцсан тий. хийж байгаа тийм ингээд ухаж байгаа Яг тийм. олсон болохоор тэгээд энэ дээр бол яг хүн болгон дээр үүсгэн гэдэгт одоо найдварч байгаа. Одоо ингээд яг хийж үзэхээ хийж одоо үзүүлнэ. Тэрүүгээр яг туршаад үзээрэй. Тэгээд оролтны ер нь тэгэл өөрийнх нь дураар 20 байна уу, 25 байна уу, 30 байна уу тий. Эсвэл хүн жингээрээ арай жоохон цөөхөн оролт хийн үү. Тэрийг өөртөө сахин тааруулаад тэгээд тоогоо бас өөртөө юугаа оролтоо бас өөртөө сахин тааруулаад хийж болно. Тий. Тэгвэл ер нь их хөвгтэй байна шүү дээ. Өөртөө тааруулсан. Бүх юмд өөртөө тааруулж хийж Дандаа яг өөр ингэсэн тий. Өөр ингэсэн чадвартай өөр ингэсэн биений онцгой болохоор тэгээд тэрнийхээ дагуул ажиллах хэрэгтэй. Дэш амсгаа аваа доошо гарна. Тий, сайн анхаарах юм бол чи ямар гачин тэрэ таач. Пулаа ингээд илүү одоо чиглэл нурууны далбаараа өөрөнд далбаараа илүү доод хэсэг чиглэсэн тасал. Тэгээд бас нөхөр яаж хийх вэ гэхээр одоо энэ дотор талаас ингэж бариад тэгээд барихтаа сайн татангуудаа татаад цээжийнхээ одоо дээрээ нэг атга зайтай зайд бариад одоо нурууныхаа чангалтыг нурууныхаа зэнгэрлтийг сайн одоо мэдрээд тэгж хийх илүү одоо сайн одоо тийм тасал байгаа. Энэ таслыг хийхэд жин дээр бас нэг хүндрүүлэх тахгүй илүү хүндрүүлэх юм бол 2-7 жил ачаад ич авчихна. Тэгэхээр нэг хүндрүүлэхгүй илүү өөртөө таарсан жингээрээ тэгээд энэ таслыг хийхэд бас адилхан нөгөө юугаа тоогоо бас тэгээд өөрийнхөө таарж байгаа тий 10-15 тэгээд ер нь таслаа гэдэг нэг юм аяар юм дээ. Одоо харлаа барьсан гэж байна тий. Ингээ барьчин. Суугаад сайн хүлээ. Гатна. Тэрэн саваад доошо гарна. Тэрэн дээр залуусаа сайн анхаараарай. яасан юм бэ? За окей залуусаа. Энэ бол тэгээд бас далбааны дасгал. Энэ дээр анхаарах юм бол тэ одоо энэ барилт доороос ингэж барина гэсэн үг тэ. Тэгэд анхаарах юм бол тэ зөвхөн одоо нурууны далбаа ижтэй тэ тэр булчин гар татна. Залуучууд яг миний одоо анхаардаг би ч фитнес ринг одоо багшлаад олон жил болж шүү дээ. Залуучууд яг энэ дасгал ихтэй амар их хоёр толгоо их оруулаад тэгээд мөрний атлаар их татаад байдаг. Тэр бол маш муу. Бигээ зүгээр ингэж яг сайн суугаад тэ нуруугаа ингэж хангалаад сайн барилтаа аваад тэ. Тэгээд яг ажиулах булчингаа раз татна гэсэн үг тэ. Энэ цаваад тэгээд энэ давтан дээр тэгээд хамгийн гол нь яг хөө эхний 3 ор 4 оролт нь бол тийм хүн жин дээр биш хэрэггүй жоохон би халааж байгаа. Тэгээд дараа нь хамгийн сүүлчийн оролтон дээр хүн дээр хийж олсон. Тэгэхээр илүү их булчинд тохиол үг нь хүн жин ажил. Одоо хүн жинээр булчин чи тохиол ажиллахаар илүү их дараа томсгоод гипертрофонд орж штэ тий. Тэгээд тэрийг яах гэж жоохон хүн дээр татаад тоогоо бол яг өөрийнх нь дураараа 6-аас 12 жиж олон. Тэгээд 12-оос дээш жиж олон. Өөрийнхөө одоо ямар тасгал руу орж байгаа, ямар чиглэлтэй байгаа тэрийг шатаад өөртөө тааруулаад хийгээрэй за. За одоо ингээд илүү ажиулаад дасгалаа хийгээд дууссан шүү дээ тий. Одоо ингээд ямар ч хэдэн дасгал хийлээ? 1 хийсэн. 2 3 4 1 2 3 4 4 юм хийсэн шүү дээ тий. 5 юм хийсэн шүү дээ. 5 дасгал ер нь илүү ингээд чиглүүлээд ингээд илүү ингээд булчингаа ажиулаад ингээд жижиг сажиг юмнуудыг бүгдийг нь халаагаад ядраагаа тий. Яг үндсэн нөгөө хөлөөнөр рүүгээ ингээд оруулах ингээд хичээгээд тэгээд булчингаа мэдрээд ингээд явуулаад ядраачлаа тий. Тэгснийхаа дараа одоо илүү хүчин дасгал руу орж байгаа шүү дээ. Хүчин дасгал орохоор сая одоо ингээд 20 морь 15 янз бүрийн тийм тоогоор орж исэн. Гэхдээ одоо болохоор
тоон багасаад 10 дотор хийгээд тэгээд 10 дотор хийхдээ илүү жоохон сэгсэл чингээ. Тэгсэр. Илүү жоохон тийм жоохон ууртай. Тэг ууртаа тэгээд тийм техник дээр яг уу жоохон хаар гэхдээ яг уу энийг энэ аргаар хийвэл те жоохон тийм илүү жоохон туршдаа залууч хийвэл. Тийм тэгээд энийг ягаад тийш илүү сэгсэл хийж байгаа гэхээр одоо ерөнхийдөө тэгээд маск ч бас зөвхөн тэгж пампаар бас хийхгүй шүү дээ тий. Маск ч бас адилхан хүчнч мас байгаа тий помпонч мас байгаа. Тэгэхээр аль алин нэхэр илүү гурдаа хөгжинэ. Тэгэхээр яг ингээд энэ дасгал нь болохоор юун зориулсан гэхээр одоо нурууны чин ерөнхий одоо масыг гүнзгий масыг чи илүү сайн хийж өгнө. Доот л одоо суураас чи ихлүүлээ тий. Нурууны одоо загсан булчин гас далбаагаас чи ихлүүлээд сэрвээх чин ажиллуулна тий. Тэгээд юу гэж одоо дээд хэсгийч ажиллуулна. Ер нь ингээд нэртэй бүтэн тий нурууны чинь бүтэн их болчихгоо сайн. Тэгэхээр яг ийм олон булчин ажилладаг таслууд илүү их гроу гормон хүний биед те өслийн гормон их ялруулдаг гэсэн. Гормонууд чинь бас ялруулна. Тэгэж ялангуяа бас хүчтэй болно шүү дээ. Тий. Тэгээд одоо энэ ингээд авахлаа гэж үү тий. Яг одоо ингээд. За унаа багшаа. Let's go baby. Uncle Ronnie. Yeah baby. Lightweight baby. Да. Одоо дараагийн таслана. Яг юу нэг даваа талтай гэх нөгөө одоо тонгоож жагаад хэвлэр байгаа татдаг таслуулна шүү дээ. Штангтай ч юм уу, дэлтэй ч юм уу. Тэр тасханд нуруугаа доод хэсгээс мэдэрч чадгүй залуучууд ингээд сандал тавьж байгаад орохоор илүү одоо нурууны ачааллыг чинь тэр ерөнхий нөгөө нуруугаа ингээд ихс барих тэр одоо тэр ачаал өгж байгаа тэрийг чинь хасаад шууд нурууны далбай руу ч юм уу те яг одоо тухай татж байгаа те тэр эсрүү чи илүү сайн чиглэхээр илүү одоо төсөлжүүдэг дэмжчүүдэг тийм тасгал байгаа юм. Яг энэ болохоор бас адилхан нөгөө нуруугаа сайн мэдэж чаддгүй ч юм уу нуруугаа илүү сайн хөгжүүлж тэгээд бас адилхан нурууных одоо ерөнхий тэр хэсэгжүүлсэн тийм таслуудыг илүү хийх таслуудын нэг нь болохоор одоо ингээд үзээд хараад ав. Тэгээд тусаад үз. Энэ дамарсан хийхдээ би бол илүү одоо бэлхүүс руугаа татна. Бэлхүүс руу татахтаа илүү урдаасаа татна. Тэгээд миний хийж байгаа үйлдэл болохоор илүү одоо далбай руу ордог. Илүү далбааны өргөн мас те илүү доод хэсгийг илүү ажиулсан тийм юм болохоор тэгээд дагаад тусаад үзээрэй. Урагтаа бол яг хөө тэгээд өөрийнхөө яг ихэнгээр те тий. тоо өөр хөөрхөн дураараа хийгээд. За окей. Тусаа барьж. Бүр уршаач. Унч шүү. Сэн дараа би бүр санаа зовд. Аа. Аа. За. Энэ таталтай одоо бол үнсийн татал. Үнсийн татал одоо хамгийн сайн нурууны одоо заахны булчингийн хамгийн сайн хөгжүүлдэг татал. Яг л энэ ч бол олон булчнуудыг ажилладаг тий. Тэр илүү их одоо гроу гормон, өслийн гормон илүү их одоо ялгалтын биеинд энэ татал хийхээр тэр энэ таталыг бол яг чиний хоёрын оролдоор сайн халааж агаад тий. Хөнгөнөр ч юм уу дараа нь жоохон жиний прогресс хийгээд одоо жинэ нэмээд тий тоогоо багсан ч бол тоогооч яг ажиллагаар хийгээд анхаарах юм бол тий та зандаа яг нуруугаа одоо төвжиж тий авахтаач төвжин буулгатаач төвжин тэгэхээр дөрөн дээр аяг сайн харж тий хүн жилөө орохдоо бүсээ зөө заавал бүсээ зөөж нуруугаа гимчүүл тэгээд таван бэлтгэл хийж чадахгүй гэсэн. Одоо тэгээд би яг зөв техник яаж байх харуулаад юм. Барихтаа тий яг хүн жилөө орохдоо хоёр гараа ингэж барьж байгаа юм. Скодод яг гайгүй жин дээр ивэл хоёр гараа яг урдаасаа барьж байгаа гэсэн. Тэр анхаарах юм бол хүлээ мөрдөж чицүү одоо тэгээд хоёр гараа одоо жоохон яг мөрнөөс болж байгаа. Тэгээд нуруугаа төвчээд дэшээ. Нэг анзаараа. Тэгээд
Энэ давтал бол яг догроо хормонд хүний биед ялгах амар сайн. Бид биений хийх юм хүн дээр юу илүү сайн. Хүн дээр ингээд олон давтаад ирээд наад чи яг хөө төсвөрөнд давтал болчих. Хүн дээр юу илүү болчиндаа тохиол өгöd илүү сайн маасан гэсэн үг те. Тэгээд энэ давуу тал энэ ахгүй тийч нийлээ хүчний юм. Одоо ингээд одоо нурга ижлээ тий. Одоо мөрлөө гараад мөрөө амьдцаа шахаас өмнө халаагаад сайн халаагаад орох хэрэгтэй. Яагаад тэр юм шахалтан дээр бол их залуучууд мөрөө гівдэдэн штэ тий. Тэгээ мөрөө гівдэхдээ тэгээд цаашдаа нөгөө шахалтаа ч юм уу юу гаж идэв тий. Үндсэн шахалт ч юм уу ямар нэг мөрний шахалт ч юм. Ер нь тэгээд мөр залгадаг таслууд жоо хэцүү байж болохоор мөрөө хамгаалж ихлээр сайн халаад тэгээд энэ тасал руу орсон дээр тэгээд өнөөдөрт бол яг ингээд юу бол эхлээд шахалтаараа ороо явчлаа. Тэгэхдээ ихэнхдээ яаж ордог вэ гэхээр ихэнхдээ алдалтаа маш сайн хийгээд эсвэл мөрнийхөө хойдлоо маш сайн хийгээд дараа нь үндсэн шахалт руу ордог тийм системтэй л дээ. Та нар бас тийч хийх илүү үүдтэй байна. Гэхдээ хаяа нэг удаа бас жоохон хойдлцолоо хийж болно. Одоо бол яг мөрний классик шахалтыг байна заа. Бүс нь ямар учиртай бас тайлбарч далчууд бас хоёр төв. Бүс бол тэгэл өн тэгэл Одоо нурга ядаацсан үедээ тий. Одоо болчих тэгэл эсэнд авах. тий болчингаа жоохон нурууны болчиндаа амрал өгөх гэдэг гимтэхгүй гэж Өстэй стилтэй авах. тэгээ хүн нэмэр үргэхээр хамгийн гол нь чи 12 кг кандил авчаад бүүст өгөөд байвал яваа гэж. Энэ хинтэй чаас хүн юм. Заас. Олив бит яриад бай. Заас. Нэг. Яг уурах ч штэ. Back for it. За окей. За сайн бол мөрний тас. Одоо торгоос дээр өвтөж татна яагаад энэ тассан дээр давуу гэхээр чинь одоо цогц татхаар чинь нуруу их амар хичээл авдаг шүү дээ тий. Энэ дээр бол өвтгөхээр яг нуруу амраад яг мөрний олчин дээр их илүү анхаар тавьж болно гэсэн үг тий. Тэр яг юу гэ гараа тий жоохон мөрний одоо мөрнөөс илүү одоо жижигчэндээ аваад тий ойрхонтой аваад тэгээд эвтээд мөр одоо гараа тий ирүүлээ нэг Let's go baby. Энэ батлан дээр давж ирж чинь торон дээр хийх юм юунд гоё хэрэг чинь болчих чинь байг чангалтсан байдгийг. Ингээд суулч юм болох байхгүй. Дээр тулаад буулгаад. Тэгээд энэ хүлээн авсан яг нуруунд амир ачаал өгөхгүй энийг хүн дээр чийж авах гэхээр илүү гоё. Очигаа одоо хүн инженер хэрэг одоо илүү объемстай шүү дээ. Тэгэхээр яг тийм хүн инженер илүү гоё мас аав. Тэ. Өнөөдөр шүүчин дасгал. Мөрний яда Ашгүй дээ. бэлтгэл хийхгүй ингээд бэлтгэе хэрэг авчих тий. Бас хэцүү шүү дээ. За сайн тайлбар өгч залууч яа. Бэлтгэлийн дунд ярьж болохгүй шүү. Манайхаа. Тий яг тийм. Зүгээр анхаарал хүн тий. Бэлтгэл Юус мотор гүйлдэг шүү. моторыг бүү. Шалт юм. За ямар ч юм баслаа ихт. Энэ дасгал ихт одоо хойно татна. За. Хойно татхтаа 3 толгоор орж татна. Энэ дасгал бол одоо илүү жоохон хүчний таслын нэг нь байж болно тий. Илүү жоохон хүнчингээр татхтаа илүү сайн тоогоороо дээшээ татах хэрэгтэй. Зөвхөн сэрвэгээр биш за. Бас зөвхөн далаа явчих биш. Мөрний илүү дээшлэх юм бол мөрний артч илүү сайн орно гэсэн. Тэгээд хөдөлгөөн бол ерөнхий юм байна. За. За бусгаа. Бусгаа. Ба.
Энэ даслыг штангаар хийж явах тийм сууд Штангаар. Тэгээ штангаар хийжээс энэ шмидэр шүү дээ хийсэн. тий. Яасаар хийлүү. Тэр нөгөө zaman өөрөө чинь төвчөрөө байрлуулж бас хэлдэг. Тэгээд энэ дээр болохоор юу гэж хэлэх гээд тэгэхээр заавалчгүй алдалт хийгээд мөнний хойдлыг хийх ёсгүй тий. Алдалтаа мэдчих чадгүй залуучууд энэгээр мөнний хойдлоос хийж болно. Гэхдээ алдалт хийхээр мөнний хойдлж илүү сайн өгч тий. Тэр бол яг тодорхой найдвартай. Оролтоо тэгээд юм тэгэл 15 дотроо жингэнийх бүр бас тэг задгаад дэвшлүүлээд байхгүй. Өөртөө харуулаад орсон дээр. Тэгэл өнөөдөр чиний дасгал За угнагийн өнөөдөр хуваарьяасан маш гоё лээ. тий өнөөдөр ер нь миний хуваарь явуулах би чинь яг тийм амар тогтмол нэг инглээ тэглээ заавчгүй ингэн тгий гэсэн тийм хуваарь байхгүй. Гэхдээ ерөнхий барьдаг суурь бол дээш явахдаа лектор шиг дээш яваад тоогоо ихтэй лектор шиг тоогоороо хийгээд. Тэгээ бүр задартлаа хийгээд. Тэг нь яг үндсэн барьдаг суурьнууд. А үлдсэн хэд нь одоо ингээд тасгалын ингээд өнөөдөртөө 2 толгой чээж 3 толгой чээж ч юм уу ямар нэг тиймэрхүү арга бол чухал биш юм хамаагүй. Ялангуяа хоолоос айгүй. Тий. Хоолнчл болж чухал байгаа. Турнуу, орчин юмнууд, харгалнуу хоолоо идчихэж нөгөө бэлтгэлийнхаа одоо яаж хийж ин тэрний хийж ин тэрүүгээрээ өөрийнхөө нөгөө бие галбирчуулаад бие өөрсдөө авчихна. Тэгэхгүй хоолоо өөрөө идэх юм бол тэгээ бэлтгийг хийгээс ер нь сүлжээ юм байхгүй. Тэгээ анхаарах бол тий яг хоолн дээр л хийлээ гарч яг дасгал бол яг тухайн үед танаас чинь зүгээр л яг хоол өгж байгаа гэсэн бас хүн жинээр юм уу яаж аа хийлээ. Танаас хүн жинээр үргэсэнтэй хоолоо одоо калори багасчвал чи басаа туурна. Яасан ч ялгаа хоолоо сайн л тааруулах хэрэгтэй тий. Хоолндоо л гол хоолн гол учир нь хоолндоо шүү дээ. Тий. Яг тийм л байгаа. За окей.